Нас хэлжсэн сумдуур иргэний хөгжлийн хурлын ээлж сонгуулийг товлон зарлж байгаатай холбогдуулж ер нь бол бид нар энэ орон нутгийн сонгуульд төрийн албаа хаагчдыг оролцуулах талын асуудал эрх зүйн зохицуулалтаа яаж хийх вэ гэдгээ сайн бодмоор юм шиг байна. Одоогоор ингээд төрийн сум тухайн сум ялангуяа сумн дээр бол одоо боловсон хүчний нөөц бол хаанаас сул байна. Чадварлаг орон нутгаа мэдэх, мэдлэг боловсролтой, сургууль соёл төгссөн, ажил амьдралын ингэж нухлагдсан төрийн ажлын болон бусад одоо чиглэлээр мэргэжсэн ийм хүмүүсээ бид нар сумын иргэдийн хуралд, дүүргийн иргэдийн хуралд, аймаг нийслэлийн иргэдийн хуралд оруулж иж тэр аймаг дүүргийн сумын иргэдийн хурлын чадвар сайжирна гэж ойлгож байгаа. Харамсалтай нь энэ одоо төрийн албаа хаагч нар тэр нөгөө нэг дээд мэргэжилтэй хүмүүс чинь энэ сонгуульд орох эрх нь ингээ хаагдчихаар болсон болоогүй үндсэндээ ах トゥ угийн төрөл садаа олонтой хүмүүсийн сүлжээ яваад байна шүү дээ. Энийгээ дагаад тухайн орон нутгийн иргэдийн хурлаасаа эхлүүлээд чадвах алгуулчаад байна. Энийгээ дагаад тэнд бас улс төрийн намуудын хувьд ч гэсэн цаашдаа боловсон хүчний бодлого нь үнэн зөв явах нөхцөл бодол бага болчиход байна. Тухайн иргэдийн хурлын төлөөлөгч нар шантаж хийдэг зэсэг даргаыг. Тэгээд эргээд нэг жижиг бизнес юм уу? Яг тэр тодорхой өөрсдийнхөө одоо төвшөндөл тэр асуудал авч үзээд ингээд докторгүй болгодог ийм нөхцлүүд байгаад байгаа юм аа. Тэгэхээр бид нар ер нь энэ төрийн албаа хаагчдын одоо инжлийн сум дүүргийн иргэний хөгжлийн хурлын ээлж сонгуулиас өмнө энэ ядахнаа нэг бүр болдгоо мөхөд төрийн үйлчлэгийн албаа хаагч багшимчнараа чөлөөтэй өрсөлдүүлэх боломж. Цаашлбал ер нь төрийн албаа хаагчдаа энд одоо оролцуулж иж ийм боломж нөхцөл ямар байх юм бол одоо бас аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд байна. Энэ одоо төлөөлөгчөөр сонгосон хүмүүсийг цаашдаа төрийн албанд албах хаших эрхийг бас нээж өгөх асуудал байна. Сум дүүрэг дээр ч юм адилхан. Өмнө нь бол 3-1-ээр 12 оноос өмнө бол 3-1-ээр хязгаарлаж байсан. Тухайн дүүргийн, тухайн сумын, тухайн одоо аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 3-1 нь төрийн одоо албах хашиж болохоор зааж байсан. Тэгээ энэ чинь бол орон тооны бус учраас сонгодоод гарчдаг олон түмний итгэлийг аваад намынхаа одоо итгэлийг аваад олон түмний итгэлийг аваад гарчдаг. Дараа нь тэр хүн ажил хийх хэрэггүй болчиход тэр хүнийг бас хохироочих гэдэг. Тэгэхээр энэ олон одоо энэ амьдрал дээр байгаа энэ асуудлуудаа гаргаж цаашдаа энэ нутгийн өөрөө өдөрдох ёсны байгууллагын чадварыг сайжруулах. Цаашлбал тухайн орон нутагт байгаа анхан шатны иргэдтэй шууд харьцаж байгаа тэр одоо засаглааны нэгжийнхээ чадварыг сайжруулах чиглэлд одоо ямар зүйлийг хийх ёстой юм бэ гэдэг. Энэ эрх зүйн зохицуултуудыг ер нь яралтай хийх хэрэгтэй биш үү гэдэгтээ манай сонгуулийн ерөнхий хороо төрийн байгуулалтын банкын хороо хэр одоо сал нэгдэж яваа гэдэг нэгдүгээр асуулт байна. Хоёрт бол энэ сонгуулийн сурчлагын үеэр бид нар дахиад энэ хуулийн асуудлуудаа нэг нэгтлж хармаар юм шиг байна. Саяны сонгуулийн үнд бол энэ хуулийн одоо олон ойлгомжгүй заалтууд, шилжилт төлөвлөгөөнтэй холбоотой, сурчлагатай холбоотой, ухуулагчтай холбоотой, намын ажилтнтай холбоотой, намын штабын гээд маш олон зүйлүүд дээр бид нар байдаг. Гэтэл хуулиар хараад байхад бол яг хуулиар бариад явах юм бол энэ маш олон заалтуудаар бид нар хоригдсон юм шиг бас тодорхойгүй заалтууд байсан. Энийгээ бас тодруулж өгөх шаардлагатай байна. Сая улсын хурлын сонгуул бол харьцангуй одоо Монгол Ардын намд манай ард түмэн 65 үед үнэмлэхүй олон хөгсөн тулдаа харьцангуй хилэн багтаа гарлаа. Сум дүгэлгүй шүү дээ. Ер нь бол нэг 10-аас бараг 20 хүн дотор л хоорондоо одоо ялж ялагддаг. Тийм учраас нэг дасралтгүй сонгуулийн одоо дараа шүүх хүчний байгууллага оролцсон юм болчих юм шиг үстэй. Ийм учраас энэ одоо хуулийн сонгуул болж байгаа энэ нөхцөлд энэ наривчлсан заалтуудаа тодорхой болгож өгөх чиглэл рүү бас анхаарч иж дараагийн одоо ард иргэдийн өгсөн сонгуулийн дүнг хүлээмжшөөрөхөд хэрэгтэй байна гэж харж байгаа. Энэ утгаараа энэ одоо хуулийн зүйлээ энэ 8 сар 7 сарда багтаагаад хуралдаа оруулж ирээд энэ сум дүүргийн иргэдийн хөгжөлтэй болчиход 10 сар ихээр болчихж байгаа учраас яралдаа шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтаа хийж болохгүй юу гэдэг асуулт байна. Тэр энэ чиглэлд бас анхаараач. Ер нь бол бид нар иргэдийн сонголт бол одоо хаан сонголт, мэрэгэн сонголт байх хэрэгтэй. Тийм учраас иргэдийнхээ тэр сонгох эрхэнд болон тэр одоо өгсөн саналыг үнэн зөв тусч яадаг. Тэнд ямар нэгэн хууль хүчний байгууллага оролцдоггүй байх гэсэн энэ алтан зарчмуудаа барих үүднээс хууль эрх зүйн орчныг ойлгомжтой болгох чиглэлд бас гол анхаарлаа хандуулсаа гэж бас хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. хариулах нь колдор. За. За Нямагийн колдогчны микрофоныг өгье.